Улаанбаатар хотын агаарын бохирлыг бууруулах үүднээс төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад тэмцэх арга замаа өөрчлөх шаардлагатай байгааг Улсын их хурлын байгаль орчин хүнсгэд аж ахуйн байнгын хорооны гишүүд засгийн газрын холбогдох албаныхан сануулж байна. Байнгын хорооны гишүүдийн хувьд цэвэр агаар сангийн сүүлийн 2 жилийн төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг сонссон байна. Байгаль орчин ногоо хөгжлийн сайд оюуны мэдээллээс үзвэл 2011-ээс 2012 онд цэвэр агаар сангийн шугамаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэл нийтдээ 48 тэрбум төгрөг зарцуулсан байна. 32 тэрбум төгрөгийг нь сайжруулсан зуух түлшний татаасанд өгсөн байна. Харин 2013 онд Улаанбаатарын 140 мянган айл өрхийг сайжруулсан зуухаар хангахаар улсын төсөвт хөрөнгийг нь тусгасан тухайд байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. 2013 оны төсвийг харахад нөгөө гол зорилго тавьсан утаагүй 100 худалдан авалтан дээр 14.8 тэрбум тавигдсан байна. Тэгээ нэлийн олон тэрбум төгрөгийг өөр асуудлууд руу чиглүүлсэн байх юм аа. За 13 оны улсын төсөвт цэвэр агаар сангийн өмнөөс 14.8 тэрбум 100хан суусан гэж үзэхэд яг өөрөөр хэлж байгаа 140 мянган айл өрх энэ халаалтын сезонд 100-уудаас алдсан байна. Цаана нөгөө 40 мянган айл өрх 40 мянган 100 солих хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр улсын төсөвтөөс бүгдийг суулгах чадаагүй учраас за бид нэгдүгээр ээлжинд төсвийн тодтол хийсэн тохиолдолд энийг заавал суулгаж өгөөч гэсэн асуудлыг засгийн газар дээр бас ярьж байгаа. Байгаль орчин ногоо хөгжлийн сайдын тайлбарлаж байгаагаар бол сүүлийн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 180 мянган айл өрхийн 98 мянганд нь сайжруулсан зуух нийлүүлсэн байна. Цаашдаа Улаанбаатар хотыг барилгажуулах бас инженерийн шугам шүлжээний асуудлыг шийдэх нь хамгийн том ажил байх ёстой гэсэн тайлбарыг цэвэр агаар сангийнхан өгч байна. Нэгдүгээр бол бидний шууд хийх ажил бол нам даалтын зуухуудыг соёлоод түүнийг төлөвлөсөн шугамд холбогдох асуудлыг бол нэлээд дэмжиж байгаамаа. Энэ утгаараа өнгөрсөн жилүүдэд бол биднээс инженерийн шугам сүлжээ татахт нь бол 10 орчим төгрөг зарцуулсан. За 13 оны хувьд бол мөн 5 тэрбум төгрөгийг нийлдээ авч болцоотой газруудад нь инженерийн шугам сүлжээнүүдийг татаж өгье. Тэгэхдээ нам даалтын зуухуудыг татан буулгах гэсэн галзсан том болцоотойгоор энэ ажлуудыг бол бид санхүүжүүлж байгаа. Харин засгийн газрын хувьд нүүрсний үнийг бууруулсан боловч Улаанбаатарын иргэдэд түүхийн нүүрс тарааснаар зуух түлшний бодлогын эсрэг бодлого болж хувирсан гэж гишүүн Бадмаанамбөгийн Батэрдэн шүүмжиллээ. Цаашдаа иргэдэд хямд түүхийн нүүрс тараагаад үр дүн гарахгүй гэдгийг гишүүн Гардчуугийн баяр сайхан мөн сануулж байна. Харин 2 дугаар цахилгаан станцад түшиглэж сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах ажлаа түргээх шаардлагатай байгааг хэллээ. Түлшний үйлдвэрээ ашиглалтанд оруулах хэрэгтэй байна. Нэг л одоо очихоор одоо тайлбар хэлдэг гэсэн дээр нь одоо нүүрсэнд технологи төгрүүлж чадахгүй байна гэдэг. Тэгвэл тэр чаддаг компаниудын сонгоод явуулах хэрэгтэй байна шүү дээ. Цэвэр агаар сангийн удирдлагын өгсөн тайлбараар бол 2 дугаар цахилгаан станцыг түшиглэж байгуулах түлшний үйлдвэрийн барилгын ажил технологийн алдаанаас шалтгаалж зогсон байдалд орсон энэ жил ашиглалтанд орох боломжгүй гэж үзэж байна. Зарим гишүүдийн хувьд аймгийн төвүүд Улаанбаатараас тутгааргүй утаатай болж хувираад байгааг санууллаа. Мянган сартын сан за энэ ямаас бас холбогдох энэ лабораториудын шинжилгээг бол хамгийн Улаанбаатараас илүү их хэмжээний агаарын бохирдолд орсон хотуудын нэг нь хүн амаараа дөрөвдөг том хот тийм ээ. Мөрөө хот болчиход байгаа. Энэ дээр ер нь одоо дунд хугацааны мөрөө хөтөлбөрт орсон гэж яг энэ дунд хугацааны мөрөө хөтөлбөрний хизээ эхлэх юм бэ? Ямар их үүсвэр вэ? Байгаль орчин ногоо хөгжлийн сайдын өгсөн мэдээлэлээс үзвэл 2013 оны төсөвт нийтдээ 7 аймгийн утаа бууруулах чиглэлээр 800 сая төгрөг тусгасан байна. Тухайн хөрөнгөөр айл өрхүүдэд зуух нийлүүлэхээс эхлээд зарим чиглэлийн ажил гүйцэтгэх гэсэн чиглэлтэй байна.